Монголын усын спорт сонирхчдын холбооноос залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээнэ Орхон аймгийн Эрдэнэ дотоод 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. За энэ тэмцээнд нийтдээ 29 байгууллага клубын 260 гаруй тамирчин оролцлоо. Залуучуудын улсын аваргын тэмцээн энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монголын усын спортын ирээдүйн 13-аас 18 насны залуу тамирчид оролцсноос Альба клубын тамирчин Оргилмаа спортын мастер цолын болцол биелүүллээ. Оргилмаа тэмцээний октын 15-аас 16 насны ангилалд өрөөр далах сэлтийн 100 м-ийн төрөлд 59.51 секундын амжилтаар төрүүллээ. Тэрээр Монголын усын спорт сонирхчдын холбооны шинжилсэн цагийн үзүүлэлтээр спортын мастер цолын болцол биелүүлсэн 3 дахь тамирчин болж байна. Би шууд цаг харчаа юу юм үнэ цаг нь мөн үү юу лээ гэж одоо тэгээд амар баярлаад багш наваг ингээд шууд гараа хурд ихгүй шүү гэсэн. Би хаяа ингээд жоохон яарад байгаа. Тэгтээ тэрэн дээрээ анхаарад яг ингээд жоохон DPS ингээд таталтаа сайн бариад тооцоолоод ер нь амсгаалтаа яг тооцоолол ярьсан. Тэгээд багш ер нь амар их тусалсан. Гараа сандарч байхад ер нь тэгээд тайвшруулсан. Тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр Батбол тасгалжуулагчтай Сэлэм Загас клуб 3 дугаар байрт орлоо. Тэд нийт 23 алтан медаль, 21 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Харин багийн дүнгээр 2 дугаар байрт Дэмүүл тасгалжуулагчтай Ви Акватекс клубын тамирчид 32 алтан медаль, 20 мөнгө, 29 хүрэл медаль хүртсэн амжилттай шалгарсан байна. Эхний 2 өдөр 2 алт, 2 мөнгө, 3 үлдсэн байна. Улсын аваргалт одоо 6 жил орж байна. Багийн нэгдсэн дүнгээр олон улсын хэмжээний мастер Занданбал тасгалжуулагчтай Альпа клубын тамирчид 2 жил дараалан тэргүүллээ. Тэд тэмцээнээс 43 алтан медаль, 27 мөнгө, 15 хүрэл медаль хүртлээ. Манай тамирчдын маань одоо үнэхээр хүнд бэлтгэлүүд энэ цаг хугацаанд бас бие сэтгэлээ зориулж зорилготой томоохон амжилтуудыг гаргахын тулд бас энэ тэмцээнд зорж бэлтгэлээ хийсэн. Тэгвэл бас яг энэ тэмцээнд зориулсан бэлтгэлийн төлөвлөгөөг одоо хараахан дагаагүй. Яг манай хүмүүсд одоо нэг сезоны нэг одоо 26 оны эхлэлийн нэг тэмцээн маань амжилттай аврагдж байгаа ихэрийн баяртай. Тэмцээнд хөдөө орон нутгаас Өмнөгов, Сэлэн, Дорногов тэргүүтэй аймагуудаас ирж оролцлоо. Мөн Улаанбаатарын Шилдэг клубын тамирчид өрсөлдөж Монголын усын спортын ирээдүй гэрэлтэж байгааг батлан харууллаа. Ер нь бол их төрөлд оролцсон. Тэгээд тэр дундаасаа л 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл авсан байгаа. Би нийтдээ 18 төрөлд орсон. Бүхэл таамаасаа. За манай Өмнөгов аймгийн тамирчид маань одоохондоо нэг стандарт бассейн маань түр хугацаанд сурт орсон. Тэгээ бид одоо жуурчны бааз Өмнөгов аймгаас 15 км-ийн зайтай Гаранов гэдэг газар одоо 18 м-ийн бассейн дээр бэлтгэлээ сая энэ өвлийн хугацаанд хийсэн байгаа. Энэ улсын аваргаар амжилтаа маш их болсон. Ерөнхийдөө бол ойрын зайнда их сайн оролцсон. Тэгээд 50 м-ийн төрлөөд ер нь бол алтаа авсан. Тэгээд 4 алт, 1 мөнгө, 5 хүрэлтэй. Энэ жил манай улсын тамирчдыг олон тэмцээн уралдаан хүлээж байна. Монгол улсын усан сэлэгчид ирэх 7 дугаар сард Таиланд улсад болох Азийн аваргын тэмцээн, 9 дугаар сард Японы Айчи Нагаяд болох Азийн наадам, 12 дугаар сард Хятадын Бээжин хотод болох Дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцоно.